За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Энэ тогтоол дээр нэг одоо энэ 100 хэдэн тэрбумаар хийцэн хөрөнгө оруулалтаа бид нэр хаана бүртгэж барьж авах юм. Сургуулиуд нь өмчлөлтөө байлгах юм уу? Эсвэл нэг бидний яриад байгаа аймагт орон нутагт байгаа мэрэгжлийн байгууллага буюу орон нутгийн өмчт компани байгаа шүү дээ. Тэдний өмч болох юм уу? Энийг бас тодорхой зааж өгвөл яасан юм бэ гэдэг. Тэгэхгүй бол одоо манай өмч биш учраас бид нар ашиглалтыг хариуцахгүй ч гэдэг юм янз бүрийн асуудал бас яригдах вэ. Дээр нь тэр цаашдаа одоо засвар үйлчилгээ тэр урсгал зардлыг нь улсын төсөвтөл суулгаж өгөх бах та салбарын яам дээр. Тэгэхгүй бол одоо аймагуд чинь төсөв мөнгө хүрэхгүй гээл суулгахгүй бол тэгэл ашиглалтгүй л болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би бол энийг яамд нь тэр зардал юм хариуцгээ. Тэгээд тэр өмчлөлийг бас чиглэл өгсөн дээр үү гэж бодож байна.